За сайн байна. Бид өнөөдөр 2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хувилбар А-г бодох болно. За нэгдүгээр бодлого. Дээр энэ бодолхойг энгийн бодолхоор оруулж гинэ. Таслаас хойш 2 орон байгаа учраас 100-ны 2 болно. Энэ хоёр төр хураах юм бол хоёулаа 2 тураагдчихаар 1 50. За ингээд 50-ны 1 боллоо. Хоёрдугаар B тэнцүү 8-аас язгуурдаар 36. За энэ B-ийн утгыг бид нар хялбарчилж олох юм байна. За шууд бодох юм бол 36-аас язгуураад бол 6 гарна. За ингээд B тэнцүү 2 гарлаа. 3-дугаар бодлого. Хас 2-ын 4 зэрэгтийн 3 зэрэгтэй боллоо гэсэн байна. За тэгээ бид хариугаа 2-ын зэрэг хэлбэрээр бичих хэрэгтэй байна. Хасах тооны сонгоо зэрэг учраас хасах тэмдэг, сөрөг тэмдэг хэвээрээ байна. Тэгээд 2-ын 4-ийг үрж 3 буюу хасах 2-ын 12 зэрэг боллоо. За 3-дугаар бодлого ингээд бодогдож байна. 4-дугаар бодлого. А квадратаас нь 16 хуваах нь А дээр нөхөн 4. За энэ хүү илэрхийллийг хураах нь байна. За бид квадратын ялгуурын томьёог ашиглая. Тэгэхийн тулд за хуваар маань хэвээрээ энийг 4-ийн квадрат гэж үчи. За эндээс томьёогоо ашиглах юм бол А-гаас хасах 4, А дээр нэмэх 4, хуваах нь А дээр нөхөн 4. За хураасны дараа А-гаас хасах 4. За манай бодлогын хариу бол энэ хүү илэрхийлэх болох нэ. За 5-дугаар бодлого. 4-ийн квадратаас язгуураад хасах 4-ийн квадратаас язгуураад. За энэхүү илэрхийллийн утгыг олно. За энэ дээр хүүхдүүд шууд эндээс 4-өөс хасах 4 гэж алдаа гаргадаг. Тэгэхээр энэ томьёог сайн санах хэрэгтэй. Язгуурдаар x квадрат юутай тэнцдэг вэ гэхээр x-тэй биш шүү. Харин x-ийн модультай тэнцэнэ. За тэгэхээр манай бодлого бол 4-өөс хасах 4-ийн модуль буюу за энд үргэлжлүүлчихвэл 4. Гэт бидний бол хариу бол тэг байна гэсэн үг. За 6-дугаар бодлого. За 6 бид 2 векторын коллинар эсвэл перпендикуляр гэдгийг тодорхойлох юм байна. За шууд бодчих. А нь 2 4. А нь 2 хасах 4. Б хасах 1 2. За 2-ыг хасах 1 тоосно хасах 4-ыг 2 тоосон. Энэ үнэн үү гэдгийг асууя. За гэтэл эндээс харах юм бол хас 2 тэнцүү хас 2 гэж гарч байна. За тэгээ энэ хоёр тэнцэх юм бол коллинар болдог. А энэ утга нь сөрөг байвал хас 2 нь тэгээс бага тул А Б. За ийм болно гэсэн. Хэрвээ энэ утга эерэг байсан бол энэ хоёулаа дээш явах гэсэн шүү. За 6-дугаар бодлого ингэ бодлоо. За 7-дугаар бодлого. Сурагч үлгэрийн номны эхний өдөр 1-р өдөр 25% бүтсэн. 2 дахь өдөр бол нэмж 6 хуудас уншихад 37.5% болсон гэж. За энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр энд x ном уншсан, энд x дээр нэмэх нь 6 хуудас уншсан гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын зөрүү бол энэ хоёрын зөрүүтэй тэнцэх ёстой гэдгээс 6 нь хэдөө 12.5% гэсэн. Эндээс 100% бол энэс 8 дахих буюу 6 бүрчих 8 гээд 48 хуудас болсон гэсэн. Номны нийт хуудсын тоо бол 48 гэсэн.
За 7 дугаар бодлого 48 гэж бодлоо. 8 дугаар бодлого. За ангийн сурагчдын 60% нь эмэгтэй. Тэгвэл эрэгтэй нь 100-аас 60% асгаар 40% болно. За эрэгтэй. За тэгээд нэг сурагч сонгоход тэр нь эрэгтэй сурагч болох магадлал бол 40%-ийг хуваах нь 100% боёо 1.4 боллоо. За 8 дугаар бодлогын хариу бол 1.4 байна. 9 дугаар бодлого. За нарнаас ангараг гараг хүртэл. Нар ангараг. За энэ хоёрын хоорондох зай 228 сая гэж байна. За сая гэдэг бол 16 зэрэг километр байна гэсэн. Гэрлийн хурд болохоор за хурд маань болохоор 3.10 8 зэрэгт метр секунд гэсэн. За бид нар секундээр нарнаас туяа ангарагт хэдэн секундын дараа очих вэ гэдэг тийм бодлого бодож байгаа учраас энэ километр метр хоёроо нэг болгох хэрэгтэй. За энийг метрийг километр чиржүүлэхийн тулд 1000 метр 1 км учраас 3.10 зэрэг километр секунд. За одоо бид нар хугацаагаа олохын тулд 228-ыг өрчин 16 км-ийг хуваах нь 3.15 км секунд. За тэгээ энийг хаалтанд хийчих хэрэгтэй шүү. Хаалтанд хийхгүй бол бид нар зөвхөн 3 хувааж байгаа юм шиг харагдана. За уучраа энд за 10 зэргүүд маань энд 10 болоод ирнэ. 228 3 хуваахаар 76 760 секунд болно гэсэн. За 10 дугаар бодлоо. 7 хүнийг 2 ба 5 хүнтэй 2 хэсэгт хуваах хэрэгтэй. Тэгэхээр 7 хүнээсээ бид 2 хүнээр сонгоо авчих юм бол үлдсэн тав маань нөгөө баг гэж тооцчих учраас энэ бодлогоос шууд C7-оос 2. За яг үлдсэн 5 хүнээс C5-оос 5 энэ үгээс нэгтэй тэмцэх учраас хариу ингээ гарчихсан гэсэн. За 10 дугаар бодлогын бодлол ингээ боллоо. За 11 дугаар. Бид энэ болгон дээр Виттийн теоремыг ашиглана. Үндсэндэгчдүүд маань 3-аас хасган А тэнцвүүдийг гэж байна. За шийдүүдийн хувьд энэ хоёр тэнцвүүгээ өгсөн. Виттийн теоремыг очих юм бол тэр бол энэ хасах хоёртой тэнцв. Харин хоёр шийдийн маань өгчвөл 3-аас А-тай тэнцв. За бидэнд өгсөн ёсоор энэ хоёр тэнцв өгсөн учраас 2x1 бол хасах 2 гээд x1 маань хасах 1 болчихсон. За одоо эндээ орлуулах юм бол хасах 1-ийн квадрат бол 3-аас А буюу эндээс А тэнцв 2 гарна. За манай бидний олох А бол 2-тай тэнцв байна. За 12 дугаар бодлоо. 12 дугаар бодлогын хувьд котангын сальфа маань 12.5 байгаа. Бидний олох зүйл бол синус альфа байна. Тэгээд альфа маань π-гээс их 2.3 π-гээс бага байх хэрэгтэй. За энийг томьёогоор бичье. Косинус альфа бах нь синус альфа бол 12.5 болно гэсэн. Хоёртлыг нь квадрат зөвшөлчл косинус квадрат альфа синус квадрат альфа бол 144.25 болно. За одоо хоёрт дээр нь бид нэгийг нэмээд өгчвөл дээр нь одоо адилтгал нэгтэй тэнцвэр адилтгал гараад байна. За бид хоёрт дээр нь нэгийг нэмж өгье. За хуваар бол синус квадрат альфа дээр тэнцвэр 144.25 дээр нь 144. За эндээс энэ бол нэгтэй тэнцвэр байдаг. Энэ.
За тэндээс тооцчих бол 1 их баг. Синус квадрат альфа бол 144-ний 169 болно гэсэн. За одоо эндээс синус альфа бол за язгуур авчаар энэ 12-ны 13 болно гэсэн. Тэгэхээр 13-ны 12 нэмэх хасах гэсэн хоёр сонголттой байна. Яг тэгвэл квадрат нэмтэй тэнцүү байгаа учраас нэмэх хасах гэсэн. За тэгээ альфа өнцөг π-гээс 180-аас 270-ийн хооронд бол сөрөг байдаг. Тэгэхээр бидний хариу бол сөрөгтэй нь гарна гэсэн. Синус альфагийнх. За тэгэхээр манай хариу бол хасах 13-ны 12 боллоо гэсэн. За ингэ бодлоо маань бодлоо. 13 тоо. За өгсөн нөхцөлсөр бол энэ хоёр цифрын маань хэлбэр 8. За бидний олох утга бол АБ БА ББ бол. За оронгийн задаргаа гэдэг зүйлийг ашиглах юм бол энэ бол 10А дээр нэмэх бэтэй тэнцүү. Энийг задлвал 10B дээр нэмэх А. За энийг задлах юм бол 10А дээр нэмэх А, 10B дээр нэмэх Б болно. За нэмэгдгий. За ингэж нэмэгдэхээр 22А дээр нэмэх 22B бол эдний утга боллоо гэсэн. За одоо бидний мэддэг утга энэ дээр гарч ирж байна. А дээр нэмэх Б гээд энэ 8-тай тэнцүү. Эндээс 176 боллоо гэсэн. За бидний олох хариу бол энэ 176 байжээ. За 14 дээр бодлоо. За 14 дээр бид нар синусын теорем ашиглана. За 6 нэг иймэрхүү байдлаар зурчих. Энэ 75, энэ 45, энийг бид альфа гэсэн, энэ 2 гэж өгсөн. За бид энэ x-ийг олно. За эхлээд альфа болъё. Альфа бол 3-ны 3 онцгийн хэлбэр 180 градус гэдгээс тэнцүү 60 градус боллоо. За синусын теорем. X-ийг хуваах нь синус 45 градус бол 2-ыг хуваах нь синус 60 градус. За эндээс x бол 2-ыг синус 45-аар үржлээд энд хуваана. За синус 45 бол 2-ны язгуур дор 2. Энд бол 2-ны язгуур дор 3. За тэгээ бидний эцсээр бол 2-ыг үржин язгуур дор 2 хуваах нь язгуур дор 3 боллоо. За бол хариу маань x. Одоо 15. За интеграл бодох нь 2-ыг үржих нь y-ийн 8x dx. За энийг болно. За энэний интеграл бол y-ийн хуваах 8. Тэгээ нь үржих нь 2-ыг биччихэд нэмэнцээ. За ингээд 4-ний y-ийн 8x нэмэнцээ. За ингээд манай хэрэг галаа да. За 16 бодлоо. За 3 тоог ирэмблэх юм байна. Эхлээд эмхтгэн. Логарифм 8 сувтай 2-ын 7 зэрэг. За энэ бол 8 бол 2-ын куб зэрэг дээр 2-ын 7. За доотлын зэрэг бол доор хуваагдана. Энэ бол үржигдэж орж ирнэ. Буюу 3-ын 7 боллоо. Б маань логарифм 4 суурьтай 2-ын 5 зэрэг гэдэг бол логарифм 2-ын квадрат 2-ын 5 за 2-ны 5 боллоо. За С бол шууд болтгоо. Логарифм 2 суурьтай 2-ын хасах 5 зэрэг гэдэг бол шууд хасах 5. За эндээс харах юм бол С
C нь ганцаараа сөрөгтэй учраас хамгийн бага нь. За энэ хоёр тоог ирэмжлэх юм бол энэ бол 2 бүхэл 3-1, энэ бол 2 бүхэл 2-1. 2-1, 3-1-ээс учраас эцээр бол C хамгийн бага. Дараа нь А, хамгийн их нь Б болно. За ингээд ирэмжилчлээ гэсэн. 14 дугаар бодлогын бодолт юм байна. Одоо 17 дугаар бодлого. За 2 хүн байг онох магадлал юм байна гэж байна. За 1-р хүний онох магадлал бол 0.7. Тэгэхээр алдах магадлал нь бол 0.3 болчихно. 2-р хүний онох магадлал бол 0.5, алдах магадлал 1.5. За энэ хоёр хүн хоёулаа нэг буудаад хоёулаа байг оноогүй байх магадлал гэж байна. Тэгэхээр оноогүй байх магадлал 1-р хийх, энэ 2-р хийх. Тэгэхээр магадлалаа олохдоо үржүүлэхийн дүрмээр 0.15 болно гэсэн үг. За хоёулаа зэрэг оноогүй байх магадлал юм. За бидний олох хариу бол 0.15. Одоо 18 дугаар бодлоо. За эхлээд 5x энэ бол 36. За x-ийн хамгийн их бүхэл шидэг болгоно. За энэ суурь бол нэгээс их байгаа учраас шууд зэргүүдийн тэмдгийг энэ хэвээр нь авна. x-ийн квадрат тасган 5x баг 6. За эндээс x-ийн квадрат тасган 5x хасган 6 тэгээс баг болно. За энийг задлах юм бол x-с хасган 6 x дээр нэмэх нь болно. Энэ хоёр тооны хэлбэр энд байна. Үржүүлэн энд орчуулсан. За эндээс энэ тэгээс баг. За тоон шулуунаа зурчих юм бол хасах 1 6. Тэгээ энэ хоёр хариу бол орно. Инглээ. Нэмэх, хасах, нэмэх. За тэгээс баг гэсэн учраас бидний шийд бол энэ дээр юм. За тэгэхээр хасах 1-ээс 6 хүртэл тоонууд дотор хамгийн их бүхэл шийд гэх юм бол x тэнцүү 6 гэдэг шийд гарна гэсэн үг. Хамгийн их бүхэл шийд. За 18 дугаар бодлогын хариу бол 6 гарна гэсэн.